залуу эцэгчүүдээ. EBS телевизийн сургалтын төвөөс хүүхэд багчуудтай зориулсан төгөлдөр хүүхэд нэвтрүүлгийн өргөд бэлэн боллоо. За одоо харин хүүхдүүдтэйгээ танилцах уу? За. Сайн байна уу? Намайг Хишиг Баярын Малмаа гэдэг. Би 24-р сургуулийн 8E ангид суралцдаг. Сайн байна уу? Намайг Гамбалдын Ангараг гэдэг. Би 93-р сургуулийн 4-р ангид сурдаг. Сайн байна уу? Намайг Баян Жаргал гэдэг. 12-р ангид сурдаг. Сайн байна уу? Намайг Хишиг Баярын Ирмэн Бэлэгт гэдэг. Би 24-р сургуулийн 4-р ангид сурдаг. Сайн байна уу? Намайг Хос Эрдэнэ гэдэг 4-р сургуулийн 8E ангид сурдаг. Сайн байцгаана уу? Намайг Отгон Мөнхий Ган Бэлэг гэдэг. Би 118 дугаар сургуулийн 3-р ангид сурдаг. Баярлалаа. За одоо харин дугаар болгоноор шинэ мэдээлэл хүргэдэг. Та нэгийнхаа болог эхлүүлцгээе хүүхдүүдээ. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн. Би бол хамгийн мэдлэгтэй шувуу Таня. Би та нарт өнөөдөр үлгэр гэж юу вэ гэдэг талаар мэдээлэл хүргэе. Сонсгоо хүүхдүүдээ. Тэгье. Монголчууд өдрийн ажлаа хийж дуусгаад гэр гертэ цугларч үлгэр хуучаа сонссоор иржээ. Нутаг орондоо нэртэй үлгэрч туйлчийг гертэ залж үлгэр туйл хийлүүлдэг ёсч байсан бөгөөд аян замын аянчин гийчин хоноглоход заавал үлгэр хууч яриулдаг заншилтай байсан бөгөөд үлгэр нь аз жаргалыг өрөөдөг учраас үлгэрчийн урд сүү аягалж тавьдаг ёс байжээ. Хүүхэд багчуудыг үлгэр ярьж сургахын өмнө үлгэр сонсож сургадаг. Үлгэр сонсогч үлгэр өгүүлэгчийнхээ үгийг таашааж байгаагаа илэрхийлж утга төгссөн хэсэг болгонд уухай эсвэл за гэж хэлдэг заншилтай. Энийг үлгэр уухайлах гэдэг. Үлгэрч хүн ард түмний дунд оршиж нийгмийн өөрчлөлтийг үлгэрт тэр хിവэр нь буулгахгүй сонсогчдын хэв заншил, хүсэл эрмэлзэл, үзэл санаа, нас болон тухайн үеийн нийгмийн байдалтай зохицуулж өөрчилсөөр иржээ. Ингэхдээ баг багаар дасан зохицуулж хуучныг шинээр сольж өөрчилдөг байлаа. Үлгэрч хүмүүс нь гол төлөв олон үлгэр мэддэг архимаг насны хүмүүс байсан бөгөөд эртний үлгэр домогт үндэслэж үлгэрийн шин содон дүр төрх үйл явдлыг гаргаж ярьдаг байна. Тухайлбал үлгэрийн баатрын үзэл санааны чанарыг нь зохиогч өөрийнхөө үгээр дүрсэлсэнийг аялгуу хөдөлгөөн оруулж амьлуулах гэх мэтээр үлгэрийн гол агуулгыг бодит мэт гаргаж өгдөг. Мөн хөгжимгүй аялгуулан дуулах, хуур, цуурын аянд дуулж өгүүлэх уламжлал бас байдаг. Үүнээс гадна жүжиглэж тоглох хэлбэрээр дэлгэрч байжээ. Жүжиглэхдээ асуулт хариулт, цэц булаалдах зэрэг аргуудыг хэрэгэлдэг. Жүжиглэж тоглох нь үлгэрч нь уран цэцэн үгтэй, авьяаслаг, үйл хөдөлгөөн сайтай байх, дүр дүрслэлийг үнэн бодиттой илэрхийлэх чадвартай байдаг байжээ. Үлгэр нь соёл зан заншлаа таньж мэдэх, улам хөгжүүлэх, бас хүмүүжил, түүх, хэлцүү зэрэг олон талын ач холбогдолтой. Хүмүүжлийн ямар ач холбогдол байдаг гэж? Монголчууд хүүхдээ үлгэрээр дамжуулж эер зоригтой, үнэн шударга, ажил хөдөлмөрч болгож хүмүүжүүлэхийг зорддог. Үлгэр нь хүүхдийн хэл яриа сэтгэхүйг хөгжүүлэх, хүмүүжил, танин мэдхүйн дараах ач холбогдолтой юм. Үлгэрээр дамжуулж байгаль, нийгмийн үзэгдэл, хүмүүсийн харилцаа, сүсэг бишрэл, төр улс, араатан амьтан, хүний зан чанар, ажил хөдөлмөр, зан заншил, амьдралын дадал гээд аливаа зүйлийн учир зүй, ёс нэгтэй танилцаж болдог байх шүү хүүхдүүдээ. Бас үлгэрээр дамжиж баатар шиг эр зоригтой, цэцэн бүсгүй шиг үзэгсэлэнтэй, сайхан сэтгэлтэй болохыг мөрөөдөх нь тэдний хувьд анхны зорилго болох бөгөөд өөрөө өөрийгөө таних алхам нээгддэг байна. Үлгэрийг ээж аав, найз нөхдөдөө хамт уншиж, үлгэрт гарч байгаа үйл явдал, харилцан яриаг ойлгосноор аливааг танин мэдэх, сэтгэх, төсөөлөн бодох чадвар нь хөгждөг байна. Үлгэрт гарах муу, сайн зүйлийг ялгаж, өөртөө тусгаж авснаар аливаа үйлдэлийн эцэст нь сайн сайхан болно гэдэгт итгэж өөдрөг үзэлтэй,
уужим сэтгэлтэй хүсэл тэмүүлэлтэй болдог байна. Хүүхдүүд багаасаа үлгэр сонсох нь анхааралтай, төвчээртэй болгох ач холбогдолтой төдийгүй ойлгож, тогтоох, цээжлэх чадварыг хөгжүүлдэг байх шүү хүүхдүүдээ. Мөн үлгэрийн баатартай өөрийгөө харьцуулах, түүнээс үлгэр дуурайлал авах нь хүүхдэд төлөвшсөн бодол, цэгцтэй яриаг бий болгох бөгөөд өөрийн гэсэн үзлээр бие даан шийдвэр гаргах бүтээлч хандлагыг нэмэгдүүлдэг байна. Ардчилсан шудраг ёс суртахууныг үлгэрээр дамжуулан төлөвшүүлж болдог гинэ. Мөн аливааг шүүмжлэх сэтгэлгээч бас бий болдог байна. Амьтны болон аж байдлын үлгэр нь бага насны хүүхдэд шидэт үлгэр, баатарлаг үлгэр нь дунд ангийн хүүхдэд, хошин үлгэр нь ахлах ангийн сурагчдад тус тохиромжтой гиншин хүүхдүүдээ. Хэлний зүүн ямар ач холбогдолтой гэж? Монгол ардын үлгэр нь аман зохиолын хамгийн түгээмэл төрөл зүйлийн хувьд үүссэн цаг үе, тухайн үеийн нийгмийн үг хэллэг зэргээр монгол хэлний онцлогийг хадгалж байдаг байна. Ялангуяа хүүхдүүд уншсан үлгэрээ цааш нь дамжуулж ярих нь хүүхдийн хэл яриаг зөвшрүүлэх, хэл найруулгын дадалтай болох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурахад дөхөн болдог байна шүү. Мөн монгол үлгэрийн хуучирсан үг хэллэгийг хүүхдийнхээ нас сэтгэхүй тохируулж өөр үгээр орлуулан ойлгуулж болох юм бөгөөд тухайн хуучин үгийг давхар таньж мэдрүүлснээр үгсийн санг нь баяжуулж өгдөг байна. Орчин үед бидний ярьж хөвшээгүй, мэдэхгүй болсон хуучин үг, нутгийн аялгауны үг, нэг юмны өөр нэршил, өвөрмөц дүр дүрсэл нь үлгэрт зөндөө байдаг. Тиймээс бид үлгэрээс энэхүү онцлогуудыг мэдэх боломжтой. Энд хүүхдүүд та бүхэн Монгол ардын үлгэрээ танин мэдэх, сайтар судлах, ухаж ойлгож, оюун ухаандаа оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт болох юм байна шүү хүүхдүүдээ. Миний мэдээлэл таалагдсан уу? Таалагдсан. Сонирхолтой мэдээлэл хүргэсэн танад баярлалаа. Одоо харин үлгэрийн цагийг эхлүүлж хүү. За одоо энэ манай сургуулийн Ирмөн билэгт сохор мэлхий гэдэг үлгээр уншиж өгнө. Эртээ үрдийн цагт нэгэн сохор мэлхий удаг дотроо амьдран суудаг байжээ. Гэтэл нэг өдөр өөр амгүй шуургал гадаад их талын мэлхий эрт нь ороод иржээ. Сохор мэлхий зогсондоо "Хөөе, чи хэн бэ?" "Би гадаад их талын мэлхий байна. Гэрээсээ төрчгөөд энд хүрээд ирлээ." "Гадаад их толлоо гинэ. Тэр гадаад их толлоо чинь миний худагны 3-2 нэгтээс тэмцэхгүй биз? Бүр их гэж хэлэхэд тэгвэл тэр их толлоо чинь миний худагны 3-2-т дайхгүй биз гэхэд юун чиний худаг бүр зүүрлэшгүй их. Тэгвэл тэр их толгой чинь миний худагтай юм тэмцүү юм биз? Үгүй ээ, бүр их гэж ойлгуулах гэж аргаа баржээ. Сохор мэлхий уурлаад "Чи тэр их толгойгоо тэгж их магтмаар байгаа юм бол миний худагт юугаа суугаад байгаа юм? Доолдор тэр гадаад их толгой руугаа төнөл." Нөгөө гадаад их толгой мэлхий яваад өгчээ. Сохор мэлхий худагтай амьдарсаар байгаа. Гадаад их толгой гэж юу гэдгийг мэдлгүй насан өөд болжээ. Энэ үлгэрийн хэлэг гэсэн санаа нь эрийг бүү бас далайг бүү янд гэсэн үг тохирч байна. Миний үлгэрийн анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа. Гоё үлгэр уншиж өгсөн Ирмөн билэгтээ баярлалаа. Одоо манай Марсман маань аргыг нь олол Арслан унаа гэдэг нэртэй үлгэр ирж өгнө. Хүүхдүүдээ та нар аргыг нь олбол Арслан унаа гэдэг үлгэр сонсч ирсэн үү? Үгүй. Тэгвэл би та нарт ярьж өгье. Эртээ үрдийн цагт тарлан хайрхны өвөрт таргийн хэдийн ямаатай өвгөн эмгэн хоёр аж зүрэн амьдрал суудаг бийжээ. Гэтэл нэг өдөр өвгөн нь ямаагаа бичээд гаргаж байтал толгойн цаанаас Арслан зогтөр юугаас гсцүүлэн дайраад ирэх нь хүн айсандаа хар хурдаа гэрлүүгээгүй.
айсан өвгөнийг харсан юм. Та ч хэдийн ямаагаа яагав? Хээр орхиод ирвүү? Чон хоол олгов? Гэхдээ нөгөө юун чон хой? Цаан чи арслан дайраад ирэхээр нь би цугтаад ирлээ. Гэхдээ нэмгэн. Тэр марслангийн чинь сүрэн их сүүлэн норт болохоос биш хүний хааны лав даахгүй дэг. Та ямар ч гэсэн уурга аваад өөдөөс нь оч гэд имэн өвгөндөө ухаад арга зааж өгчээ. Өвгөн чи миний хэлснээр арслангийн өөдөөс очлоо. Арслан таач усаа яага хитэн ямаагаа орхиод зүгтчихв. На уургаараа яах гэв. Гэхдээ өвгөн хөгшин надад хөлд өжлөхөнөө алдахгүй. Чиний бараагаар чамааг унах гээд ирлээ. Гэхдээ нарсан. Хатсан авчиг үлээх хэрхийс чимээр юм бэж бас намайг барь санаатай. Гэхдээ нөгөө арслан дүү хойлоо тэгвэл хүчээ үзье. Гэхэд энэ мөөг намайг юугаа барах вэ гэж бодоод саналын зөвшөөрч. Арслан ч боцны хоочроос за өвгөн минийхээ хэлснээр чулуу гаргаж ирээд энэ чулууг бизнес гიშгэд ус гарах юм гэлээ. Тэр нь ялагч болог. Өвгөн сая түрүүн замдаа авсан өөхөн цагаан чулууг арслан төгчгүй. Арслан бизнес гიშгэд ус гарсангүй. Харин өвгөн нөгөө галууны өндгөө гаргаж ирээд бизнес гიშгэд ус савирчээ. Өвгөн за ямар байна? Арслан уурлан бачуутан буруу харан зогслоо. Өвгөнч мэлзээгээ авч дийлсэн учраас арслан мордод гэртээ харжээ. Энэ цагаас хойш монголчууд аргыг нь албал арслан унана гэж хэлэлцэх болсон гэдэг. Миний өвлгэрийг анхаар цаасанд баялаа. Гоё үлгэр уншиж өгсөн Мардмаатай баялаа. Одоо харин хүүхдүүдийнхээ авьяас чадварыг үзгүү. Одоо манай ангараг маань шоо хэлүүлнэ. Сайн бацхан хүүхдүүдээ би өнөөдөр танарт 2-р шог, 3-р шог эвлэж үзүүлье. Одоо харин би танарт 2-р шог эвлэж үзүүлж байна. Ангараа шоо хэлэхэд ямар ач холбогдолтой вэ? Гарны хурд чадвар сайжирна. Оюун ухаан сайжирна. Шоо хэдэн төрөлтэй байдаг бол? Одоогоор 300 мянган төрөлтэй байгаа. Ямар олон юм бэ? Чи надад хэр хугацаанд нийлүүлж чадах вэ? Би ер нь бол 3 таашаага 30 секунд нийлүүлдэг. Одоо л 1 минут болж байгаа. Ер нь шок 60 секундээс доош секунд нийлүүлэх хэрэгтэй. За одоо энэ би танарт 3 таашааг нийлүүлж үзүүлье. Шок анх 1974 онд Унгарын зохион бүтээгч архитектор Рубик Эрнио зохион бүтээсэн. Чи наашаа хэдэн жил сурсан бэ? Жил олоогүй хэдэн сар бол сурсан. Чи их хурдан суржээ. Шаарлалхэд хэцүү юм байгаа юу? Хэцүү сургалтаа жоох юу юу? Чинээс бол зүгээрээ. Шаарлалт хөдөө туртай байдаг уу? Яахгүй. Дандаа л хөвжөлтэй байдаг. Чи хэдэн наашаагаа илүүлж сурсан бэ? 2020 онд би 6 настайдаа сурсан. Нэгдүгээр анги татав. Сонирхолтой шоу эвлүүлж үзүүлсэнд баярлалаа. Одоо харин манай хоос эрдэм маань нүүдлийн цай гэдэг шүлэг уншиж өгнө. Сайн бацхан уу, би өнөөдөр та нарт нүүдлийн цай гэдэг шүлэг уншиж өгнө. Нүүдэл гэж гадаа хүүхэд хөөрн
уудал гэх шиг гал дээр цай оргино. Өнгөрөөд явчихъя гэж ээж гэртээ сандарна. Өрөм зөөхийгөр хөөцөлгөж хийц амтыг нь болгооно. Өглөөхөн чансан цай домбын хүзүүгээр халуунч өндөр хангайд зөрсөн нүдлийнхэнд шинээр хийцлэв. Дайн дарсан баатар угтгаж байгаа юм шиг л дайраад л гарах нүдлийнхэнд ээж минь амдан гүйнэм. За гоё шүлэг уншиж өгсөн хос эрдэндээ баярлаа. Одоо харин онцгой таалцах уу? Тэгээ. Гизгэн ногоон гидсэн цагаа тэр юу вэ? За 1 2 3. За 1 2 Сонин. сонин 3. За Сонгон. Мөн үү? Зүг байлаа. баярлаа. За одоо би асууя. Торхон дотор тос ус 2. Мөндөг. За зүг байлаа. Баяр хүргэе. За. Ах トゥ 3 нэг малгайтай. Тэр юу вэ? Ширээ. Зүг байлаа. Эрен дэсийг эвхэж болдгүй. Тэр юу вэ? За Солонго. за зүг байна. Галт шатахгүй мөлчгөр, усанд жиггүй мөлчгөр. Тэр юу вэ? Хүмүүс. Зүг байлаа. Тавган дээр 2 мантун бууз барилдана. Тэр юу вэ? За 1 2 3 байх. За нэ болно. Суваа. За зүг байна. Баяр хүргэе. Гэдгэр модны араас гинэт чувуу ниснэ. Тэр юу вэ? Нумсум. Зүг байлаа. Хүзүүтэй байж толгоогүй. Гартай байж хүлгүй. Тэр юу вэ? За Тэгэл мөн үү? за Баяр хүргэе. баяр хүргэе. Өглөө болгоны нар цонгор мишээш өдөр бүрийн байдал намайг хөгжөөн хайртай авааштай хамт өдөлцөөн хамгийн сайхан тэрлэн мөчөг өнгөрөөн өчигдөр би бол тийгээ хайд ач жаргалын илч амьдралын голдон хамтдаа тарж уруулсан өдөр болгон бүрдээ шүүндэс дургцээцээ аминадад амт чихэр чимс түнээс илүү хайрыг өгөөн ээж надад энэ сэтгэлийн хаваки төлөвхнийг өгөөн автагаа толох дуртай эштэйгээ ирэх дуртай айлсанд наймаар хайртай тэтгэв би хэлэх дуртай автагаа адилхан бас эштэйгээ адилхан би алдахар ботсон мөрн та хоёроо адилхан би Охор дөмөр минь дэргэд байхад дөрөв гэрт минь гэргээ өнгөнгөр татна хайрын минь эзэн хамтаа байхад ганцхан дулаан орчин хайварыг донно хорвогийн хамгийн том бэлэг хос зүрхийг хайрлуулсан инхри хоёр амьдрал нэгтгэсэн бяцхан охинэн өдөр болгоны нанад руу мишээж өсөх бяцхан нүр минь өдөөс инээн цоглох зүрхийг минь нэр чүчээр дүргээд цоглог яриагараа баяр нэмээд аювавын охин асуухасул бүртэн наавн мэдээж толгоод охин эрхэлж байгаа нь хүртэл игдүүтэй дун сайхан зохин элэг бүтэн амьдрал чамдаа амдан ахин дахин ам хийснийг үгээ зүгээр охин чи надад дүргэлж нэг түгээр эжим хийсэн надад үгээ чихэн дээр өрмөч хөргөн шүгэж шивнээ автагаа толох дуртай эштэйгээ ирэх дуртай айлсанд наймаар хайртай тэтгэв би хэлэх дуртай автагаа
Charlie. Өхөр дөмөр минь дэргэд байхад дөргөө гэрт минь гигэ өнгөнгөр татна хайрын минь эзэн хамтаа байхад ганцхан дулаан орчин хайварыг тоно хорвогийн хамгийн том бэлэг хос зүрхийг хайрлуулсан инхри хоёр амьдрал нэгтгэсэн бяцхан охинэн Хүүхдүүдээ төгөлдөр хүүгээд нэвтрүүлэг өндөрлөж байна. Ирүүл бид Сарал ухаан оршин гэдгээ дулаа үзтэж тархлагаа нэмжирээ хүүхдүүдээ дараагийн дугаар дахин уулзлаа. Баяртай. Баяртай.